За энэ жишээлбэл октын гутал байна. Энийг одоо ямар одоо түүхий материалаар хийдгийг одоо танилцуулж өгье. Одоо октод маань ерөнхийдөө илүү их ганган чамин байдаг учраас энэ Х фактортай арьсыг сонгосон байгаа. Энэ арьс маань болохоор үхрийн арьсын одоо илгэн арьс гэж ярьдаг. Тэрэн дээр гялгар ингэж Х тавьж өгсөн арьс байгаа. Толгойг нь болохоор цэвэр одоо яг ингээд үхрийн арьсыг боловсруулаад хараар хийснийг байгаа. Тэгээд дотор мөн болохоор нэхий байгаа. Энэ болохоор одоо ягаан өнгийн байхаа чи энд бас ингээд нэхийг боловсруулаад цэнхэр өнгөөр одоо хийцэн байх жишээтэй. Дотрын нэхийг хүртэл тухайн одоо хүүхдийн завгуурт эмэгтэй хүний гутал хүртэл зориулаад ингээд дотрыг бас янз бүрээр одоо жишээлбэл энд байгаа урт үеийн эмэгтэй хүний гутал байхад дотрыг нь зузааны хийгээд доторхын цэмбэрээс хийсэн байх жишээтэй. Тэгэхээр тухайн завгартаа тохируулаад түүхийн үйлдэлүүдийн бас онцлогуд нь өөрөөсөө янз бүр байдаг. Тийм болохоор бид бүгд завгартаа тохируулаад янз бүрийн одоо бас Х фактортай арьсыг одоо сонгож хийдэг байна. Чиг компанийн хувьд бол цэвэр үхрийн арьс одоо малын түүхийн арьсаар боловсруулад хүний хамгийн чухал хэрэгцээ болох гутлыг үйлдвэрлэж байна. Тэгэхээр импортын барааны хувьд бол дундаж одоо арьсан гэгдэх гутлнууд 200-аас 300-400 мянга цаашлаа сая хүртэл төгрөгийн үнэтэй байдаг. Гэвч одоо иргэдийн итгэлийг алддаг яг нөгөө үнэндээ таарсан чанаргүй байдаг ч юм уу. Тэгвэл одоо 1994 оноос хойш үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгч чиг компани үйлдвэрлэж байгаа гутлууд болон цэвэр арьсаар за малынхаа түүхий эдийг ингээ баялаг болгоод гутал үйлдвэрлээд гутал нь одоо иргэдийн эрүүл мэндэд нэн тустай ийм зүйл ягнаад. Танай гутал одоо импортын гутлнаас даваад л юу одоо энэ нарантуул ч юм уу сандвич ч юм уу гадуур 100 мянга 200 мянга гэл олон гутлууд байдаг тийм ээ. За ерөнхийдөө бол манай үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бол 100% одоо үндэсний одоо арьс ширээр одоо Монгол үхэр хонь ямааны арьсыг одоо боловсруулсан арьсаар цэвэр арьсан бүтээгдэхүүнүүдийг одоо хийдгээрээ онцлогтой байгаа. Одоо жишээлбэл одоо энэ байгаа одоо энэ эрэгтэй гутал гэхэд манай хүртэл энэ бол их хэрэгт гэдэг үйлдвэрийн одоо Монголд үхрийн арьсаар хийсэн доторх нь хий татартай одоо үйл зориулсан хажуугаар нь ойж хийгдсэн одоо гавчук болтой ийм одоо бүтээгдэхүүн байна. Хүний хөл гэдэг чинь бол хүн хөлнөөс хамгийн их одоо эрүүл мэндийн бас өвчлөлийг авч идэг. Тийм учраас хөлийн одоо ул тий номтой гутал өмсөх хэрэгтэй, чиг тасдаггүй гутал өмсөх хэрэгтэй. Ерөн гутлыг бол бас ингээд сэлгээтэй бас өмсөх хэрэгтэй. Тэгэх юм бол нэг гутлыг байнга өмсөх, олон гутлыг сэлгээж өмсөх хүртэл эрүүл мэндийн хүртэл хувьд бол зөв шаардлагатай.
Яагаад арьсан гутлыг өмсдөг вэ гэвэл хүний хөлнөөс гарч байгаа тэр чийхийг арьс маань шингээж аваад тодорхой хугацаанд чийгээ гаргаад буцаад одоо хатчихдаг болохоор заавал арьсан гутлыг ерөнхийдөө хүмүүс одоо өмсөх бол эрүүл мэндэд илүүх тустай. Тий. Одоо гутал маань өөрөө ингээл чихтэй байгаад нойтон байгаад гэх юм бол одоо жишээлбэл Монголын хувьд бол эрсдэрс уур амьсгалтай байна шүү дээ. Тэгэд өвлийн нөхцөлд бол гэх юм бол заавал хуурай гутал өмсөх шүү дээ. Дотроо чихтэй гутал өмсөх юм бол хөлийг ерөөсөө тэр дааруулах тэр процедур явдаг учраас хүн ерөөсөө хит дотортой гутлыг өмсөж байгаа бол хуурайд өмсөх хэрэгтэй. Тэгээд бүтээгдэхүүн бүгд 100% арьс. Тий. Одоо хавар номрын гутал байлаа гэх юм бол арьсан дотортой, арьсан гадартай. Одоо өвлийн гутал маань хэд хит дотортой, үхрийн арьсан гадартай байх чинь. Хаагур борлуулалтаа хийдэг үү? Хаан бол ийм арт дэлгүүрт одоо манай. Тэгээ бас бов гэдэг дэлгүүр байдаг. Банана гэдэг дэлгүүр байдаг. Тэнд болохоор манай дандаа залуучуудын бүтээгдэхүүнүүдийг илүү төлөв борлуулалт баг. Тэнд болохоор манай дандаа залуучуудын бүтээгдэхүүн. За Монголын хэр ширний салбар, ноос нудрын салбар маань нийлээд 15 дахь жилдээ хэр шир ноос нудар гэсэн үзэсгэлэн зохион байгуулж ирсэн. Тэгээд энэ жил бид нар бас тэр үзэсгэлэнд оролцох гэж байна. Тэгээд бид нар хүүхдийн том үний эрэгтэй эмэгтэй гэсэн готлуудаараа бүтээгдэхүүнээр одоо энэ үзэсгэлэнд оролцож одоо үйлдвэрийн үнээс 10% хямдруулаад бүтээгдэхүүнээ санд болгож худалдаа өгч байна. Танаа гутлын дундаж нь хиттэй эрэгтэй гутлын үнэний дундаж эмэгтэй дундаж хүүхдийн дундаж гутлын. За манай хүүхдийн гутал гэх юм бол нэг 120-оос 160 мянган хооронд, эрэгтэй гутал маань болохоор нэг 150-аас 230 мянган төгрөгийн хооронд, эмэгтэй гутал маань бол 180-аас тэгээд урт төрийтэй дээр болоод ирэх юм бол 320 болдог.